За сайн байцгаана уу. За уншлаг хүрэх өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн сэдвээр өнөөдөр ямар сэдвтэй уншлаг хийх вэ гэхээр таны одоогийн ажил тэгээ цаашдаа яаж өөрчлөгдөх вэ гэж. Тэгээ цаашдаа үзэхдээ ойрын ирээдүйдээ жоохон арай халсын цаашдаа яг явах вэ гэдэг. За нэг тийм сэдвтэй уншлаг хийя гэж байна. За өнөөдрийн хөзрийг сонголтыг бас хийгээгүй байна. За энэ хөзрөөс сонголт хийн. За тэгэхээр хөзрөө ингээд анхийг холчих. За тэгээд та бас дэлгэсэн хөзрөөс бас нэг сонголтыг хийхэд за нэг чи бас нэг тийм амаргүй юм аа ингэж дэлгэх. За нэг гоё бүрэн дэлгэхгүй. Гэхдээ бараг сонголт хийхэд бол болно авах гэж бодож байна. За одоо гэж гадагтай амжаа сонголт хийж байна. За нэгдүгээр группийнхээ сонголтыг хий. За энэ хөзөр гэж байна. За тийм болохоор одоо хоёрдугаар группийн сонголт. За энэ. За гуравдугаар группийн сонголт. За энэ. За ингээд сонголтын 3 хөзрийг эхний ээлжин сонголоо. За энэ болохоор бас дараа нь сонголтын хөзрөөс мессеж авнаа ер нь л. Уншлагыг унших үедээ мессеж аваад явна. За тэгээд нэгдүгээр групп болохоор одоо alchemical mutation буюу алхимийн мутац гинэ. Энэ их тийм гүн гүнзгий утга та ер нь хөзрүүдээс өнөөдөр сонголтыг хийсэн байгаа. За энэ хоёрдугаар өдөр сүнслэг хамгаалалт гэсэн өдөр байна. Makeup spiritual protection гэдэг. За 3 нь intellectual knowledge оюуны мэдлэг боловсролын тухай. За энэ 3 төрлийн хөзөр сонгогдчихвээ. За өнөөдөр уншлагыг энэ хөзрөөр за бас энэ хөзрөөр энэ хоёр төрлийн хөзрийг оролцуулаад уншлагуудыг хийн. Ер нь бол 3 группийн уншлагыг адилхан хөзрөөр хийнэ гэсэн үг шүү. За ер нь уншлагын хөзрүүдэд дэлгэнэ. За тийм болохоор дэлгэж байгаа цаг хугацааг бол алгасаж болно шүү. Ер нь бол чихэн чиртэй байдаг болохоор. За хөзрүүд маань яагаад эргэцсэн байна дотор зөндөө олон хөзөр эргэчихсэн байгаа юм байна. За одоо нэгдүгээр группийнхний ажлын одоогийн нөхцөл байдал нэг юмрхүү байна вэ? Нэгдүгээр группийнхний ажлын одоогийн нөхцөл байдал. Одоогийн нөхцөл байдлыг авъя. За энэ дээр болохоор бас Oracle мессежүүдийг давхар авч явна. Ажлын одоогийн нөхцөл байдал дээр
цаашдаа яг яах нь вэ? Ойрын ирээдүйд ямар өөрчлөлт орж ирэх вэ ажил дээр? Ойрын ирээдүйд ажил дээр нь ямар өөрчлөлт орж ирэх вэ? Ажил дээр ямар өөрчлөлт орж ирэх вэ? Ажил дээр ойрын ирээдүй. За бүр алстаа болохоор яг яах вэ гэдгийг үзэтгэе. Алстаа болохоор за алстаа энэ ажил яаж өөрчлөгдөх вэ? Гэхдээ ер нь алстаа гэж байгаас нэг хайхтар холыг бол харахгүй тийм. Тэгээ ерөнхийд нэг юм ажлын урсгал гэж байгаа шүү дээ. Түүнээс бүр одоо хэдэн жилийн дараагийнхыг хармаарна гэсэн юм бол одоо яг одоогийн энерги өөрчлөгдөд явдаг учраас бас тийм байхгүй ер нь. Хэтэрхий их холоор бити харж сонсоорой гэж хэлэх байна. За бүр алсын үзүр дээр дахиад нэг харах үзрөөс ер нь 3 төрлийн үзүр оролцох юм байна. За бүр алстаа цаашдаа яг ажлын урсгал яг яах вэ? Ямар байх вэ? За ер нь хөзрүүдийг бол дэлгэх ёстой. Хөзрүүдээ бол дэлгэрчихлээ. За тэгээд уншлагт орё. За энэ хөзөр маань яг dependence, find strength in self, empowerment гэж байна. Empowerment. Okay. За энэ зарим мэдгүй гэлгийг бас жоохон харахгүй бол тийм. Dependence гэж хэлдэг. Харилцаа хамаарлыг илэрхийлсэн үзэр юм байна. Харилцаа хамаарал. Өөрийгөө хангах эрх мэдэл олгохоос хүч чадлыг олох гэж байна. За одоогийн нөхцөл байдал болохоор хөзөр дээр юу гэж гарч байна вэ гэхээр та яг одоо юм тэгж олуулаа одоо групп болж ажилладаг. За одоо яг та тэр ажил дээрээ одоо ингээд нэг төсөл төлөвлөгөөг нь боловсруулдаг нэлээд тийм ажлын одоо юу гэх ажлын ачааллын ихийг нь одоо яг та авч ажиллаж байгаа тийм. Нэг хэсэг ийм групп хүмүүс байгаа бол та яг ингээд ажлын ихийг нь ингээд онцгойлон илүү их авч ажилладаг. За нэг цай кофе аяглаад явах гэсэн ч гэсэн за одоо таал ингээд хүмүүст ингээд нэг үйлчлэл ингээд хүмүүст юу гэдэг хамтран ажилладаг хүмүүстэй үйлчлдэг юм шиг. За тэгээ яг ажил хийгээд ингээд компьютер дээр юун дээр ч одоо ингээд нэг ажил хийгээд суугаад та одоо нэг ажлын хамгийн тэр нөгөө ер нь ажлыг нэг гол тий нугалдаг хүн байгаа даахгүй. Ер нь баг энэ байгууллага баг тань дээр ганцаараа одоо хөдөлж эргэж байгаа юм шиг
Хийдэг нь та хэлдэг нь одоо босд нь ингээ сайхан амаа ажиллаулдаг ч юм уу тий. За тиймэрхүү. Тэгээ таны хувьд бол ажлын ачаалал бол маш их байгаа. Тэгээ зөвхөн тэр урдах ажиллаа хийхээс гадна бас тэгэл одоо хүмүүстэй хамтдаа ууж иддэг ч юм уу яадаг ч юм уу тийм дээр та нэг тийм үйлчлэгээний юм шиг ажилд бас ингээд дандаа ингээд явж идэг гэсэн үг. Тэгэл хийхин ч хийдэг. За ер нь тэр байгууллагын ер нь тэгэл нэг юмыг л одоо нэг тийм хийдэг хүн байгаа даа л да. Юм бүхэнд оролцдог. Танигүйгээр энэ ажил одоо нэг одоо нэг та энэ ажлын ингээд хэвийн ингээ явагдахад айгүй үүрэг оройлыг гүйцэтгэж танаас баг ингээд өчнөө олон юм хамааралтай болцсон гэсэн. Энэ нөгөө харилцаа хамаарлыг та тэн дотор байгаа ганц гэрэл гэгээтэй нэг хамгийн их юмыг амжуулдаг ганц хүн нь болчиход байгаа. Нэлээд тийм ажлыг юм байж чухал байр суурин дээр байдаг хүн гэсэн үг. Тэг жаахан тэгээд яг нөгөө яах юм бол арай жоохон шодргуус санагдаж байгаа тийм санагтахаар тийм. Зарим хүмүүс зүгээр л тэнд очил нэг цаг копи эргүүлэл за тэгээд нэг руу хаалж байгаа л ингээл явчихдаг бол таны ажлын ачаалал бол тэнд бол ерөөсөө айгүй их байдгаал гэсэн үг байхгүй юу? За таны одоогийн ажил бол тийм байна. Тэгвэл та энэ ажилдаа жаахан тийм нэг ачааллыг аваад байгаа болохоос биш уул нь энэ ажилдаа тийм дуртай хүн байгаад байгаа байхгүй юу? Хитрхи нөгөө стресст ортлоо ч юм уу бүр нэг дургүй юм хүчлээл хийгээд байхаар бас ингээд ерөнхий нөгөө нэг ажил дээр ажлын хуваарийн баланс алдагдсан л болохоос биш та энэ ажилдаа чадахгүй ч юм уу дургүй ч юм уу одоо ердөө тийм биш гэсэн үг. Дуртай одоо нэг чийлж чаддгийн юм чинь одоо чийлж чаддгийн юм чи чийлж чадд одоо юу гэх юм чи хамгийн сөрхий мундгийн юм чинь одоо гэл ингээд нэг чадахгүй хүмүүс ч гэсэн ингээд нэг ажиллагаа гэдэг харгалж байгаа л одоо нэг тийм хэлэгч гэлээд ч юм уу тиймэрхүү. Тэгэхээр чин яг нэг хүний чинь хийж чадах хэмжээний ажил гэдэг юм чинь өөрөө энэ чинь хүний бие махбод энэ ирч хүч энерги чинь бас өөрөө одоо нөгөө юу байгаа шүү дээ хязгаар гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр тал дээр тэр талаас болохоор танд нэг тийм жаахан одоо юу гэх нэг жаахан өөрөө ч гэсэн мэдчихэл байгаа л да тийм мэдхгүй дээ тэгээд байгаа ш. За тийм байна. За одоогийн нөхцөл байдал бол ажлын одоогийн нөхцөл бол таны хувьд бол иймэрхүү байдалтай байгаа юм байна. Тэгэхээр та тэгэл ерөөсөө яг л энд нэг хамгийн найдвартай тэр ажиллах гол одоо тэр байгууллагын хувьд байдаг юм уу тэр хэсэг бүлэг хүмүүсийн хувьд байдаг юм уу одоо тийм хамгийн тийм найдвартай одоо хүн нь болчиход байгаа байхгүй юу. За тэгээд цаашид одоо ойрын ирээдүйдээ ямар өөрчлөлт орж ирэх вэ гэхээр тийм та одоо яалтчгүй л одоо энэ ажлын их ачааллыг үнэхээр ингээд зарим хүмүүстэй хуваалцахыг ингээд хүснэ. Oracle card-ийн мессежээр болохоор энийг ингээд байнга одоо ингээд үргэлжлүүлээд мэдээч ингээд нэг энэ бүх ачааллыг ганцаараа өөр дээр авсан байдлыг мэдээж ингээд өөрчлөөд мэдээж та ингэж ажил хийснээрээ та айгүй их мэдлэг туршлага хуримтлуулад бас нэг юмыг ингээд айгүй даваад гараад сурцсан байгаа байхгүй. Одоогийн таны энэ байгаа ажил нөхцөл байдал чинь. Гингүүд яг яах гэж нэхэр та ихтэй ингээд суралцаад туршлага хуримтлуулад ингээд энэ ажлыг гартаа оруулаад чаддаг болсон. Тийм болохоор бусдаа бас ингээд нөгөө хуваалцаад одоо нөгөө би дандаа ингээд одоо нөгөө үргэлжлүүлээд ингээд чадахгүй гэдгээ та ер нь ойрын ирээдүйдээ бас ингээд нөгөө хэлнэ гэсэн юм яриад байгаа байхгүй бусдад ингээд тий. Одоо ажлын ачааллаа дунд нь хувааж авъя. Түүнээс би энэ ажилтаа бол угаасаа дуртай чадах юм а чадсан. Тэгээд танд тодорхой хэмжээнд одоо нөгөө өөртөө итгэл ийм байр суурь
Одоо энэ хэсэг хүмүүс дотор ажилдаг байсан бол ингэж нэг ахлах нь болно гэдэг. Ахлах. Ахлах нь болоод бусд хүмүүст энэ ажлын ачааллыг ингээд энэ тэнцвүүхий ингэж нөгөө хувааж хуваарлаж өгөх. За тэгээ хэнийг ч энд нөгөө нэг юу яахгүй гэсэн үг. Одоо хинт ч тийм илүү ачааллыг өөрүүлэхгүйгээр хэмжээний та өөрөө ингэж ачаалал аваад сурцсан хүн учраас яг тэрийг нөгөө биеэрээ ингэж мэдрээд ойлгочод байгаа хүн учраас бүгдэнд нь ижил тэнцүү юуг өгөх. Одоо нэгсэндээ удирдлагын байр суурин дээр бас энэ ажлыг ингэж мэдээд чадаад гартаа хийсэн хүний хувьд та ингэж удирдлагын байр суурин дээр очноо гэд. Та ер нь энэ ажилдаа бас дуртай хүн байгаа байхгүй юу? Тий. Дуртай ажил учраас айгүй ингээм амжилтанд хүрж байгаа, цаашаа гаргаж байгаа. Тэгээд одоо яг ингээд таны хамгийн их нөгөө хичээж зүтгээд байгаа цаг үе байгаад байгаа. За тийм тэгээд цаашдаа ийм гоё өөрчлөлтүүд орж ирнэ. Та таныг энэ ажилдаа дуртай маш ингээд байр суурьнд хүрнэ. Тийм. Энэ мессеж үзэрдэр ч гэсэн одоо энэ ажлын ачаалал дарамтыг жоохон буулгах цаг үеинд болжээ. Одоо хүнд сургамж өгөх, сургаал өгөх, одоо эсрэгээр өөрөө одоо бусдыг ингээ манлайлаад зааж сургах цаг үеийн ирчихжээ гэдгийг хэлээд байгаа. Зөвхөн өөртөө чухал гэсэн энэ мессежээр юу гэж хэлж байгаа нөхөр зөвхөн өөртөө чухал гэсэн одоо нөгөө мэдлэгээ гэдэг юм уу одоо хүмүүсээ гэдэг юм уу хамтран ажиллагч нараа гэдэг юм уу авч үлдээд зарим хэрэггүй юмнуудыг ингээд тавьж ингээд явуулах цаг болчихжээ. Тэгээд та ийм ажил дээрээ гайгүй байр суурьнд хүрнэ. Тэгээд таны энд дараагийн цаашдаа ирээдүг гэхээр энэ гурван үзрийг ингээд гаргаж авсан байгаа. Тэгэхээр цаашдын ирээдүйд яг хөр таны хүсэл биелнэ. Та мөнгө төрөх санхүүгийн хувьд ч гэсэн одоо цалин мөнгөндөө юм сэтгэл хангалуун ингээд хүсэл биелнэ. Юу нэг айгуу тийм анханаас нь бүр нөгөө юу гэх юм доороос нь ингээд нөгөө ажлыг сурж ингээд багаар ахиж яваад цалин мөнгөний хувьд ч гэсэн өндөрлөгт хүрж хийж байгаа ажилдаа ч гэсэн сэтгэл хангалуун дуртай байж энэ дэр ч гэсэн тэр ажилдаа хайртай байгаа, ажилдаа их дуртай байгаа байдлыг илэрхийлж байгаа байхгүй юу? Энэ Two of Cups гэдэг үзэр. Та энэ дээр бүр цаашдаа магадгүй шинэ хүмүүсийг сургаж мургадаг тал дээр ажил хийж магадгүй. Шинэ хүмүүсийг сургаж заадаг. Тэгээ таны хүсэл биелнэ. Та бол тэн дундаас ингээд сонгогдож гарч ирнэ. Тэгэхээр энэ нэг тийм байгууллагад ажилладаг төрийн байна уу? Одоо юу байна уу? Тэгээд нэг хувийн компани байсан ч хамаагүй нэг өөр ингээд ажлын чадал бүтээмж одоо мэдлэгээрээ нэг шудраг өрсөлдөөд ингээд гарч ирдэг нэг тийм байгууллагад ажилладаг хүний. За тэгээд чадахынхаа хэрээр удирдлага ингээд хүмүүсийг сургаад чадахынхаа хэрээр цалин мөнгө нь өсөж одоо яг хүссэндээ хүрэх яг тийм нэг байгууллагад ажилладаг хүний уншлага байх магадлал нь маш тийм өндөр байна. Та одоо тэгэхээр жоохон хичээчих юм бол ер нь тэгээд дараараасаа ингээд таны аюу гой боломжтой хүсэл мөрөөдөлд хүрэх. Гэхдээ та энд суралцаад ер нь нэлээд тийм хангалттай одоо туршлагыг хоримтлуулсан. Одоо таныг дараагийн шат руугаа орох цаг болжээ гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? Өдрийн гол санаа. Одоо суралцах юм бол дууссан. Тэгэхээр одоо өөрийнхөө одоо нөгөө карьер, байр суурь, дараагийн шат. За тэр тал дээр чинь болох үзэр тэр ойрын ирээдүйдээр хэлж байгаа үг. Алсын цаашдаа гэхээр энэ ажилдаа угаасаа тэм дурлаад магадгүй бүр ингээд шин санаа гаргаж ирээд танаас одоо нэг
шинэ бүтээл оновчтой санал гэдэг шиг шин санаа гаргаж ирээд за одоо байгууллагатай дахиад өөр нэг юм хийгээд ингээд та одоо нэгэнд удирдах ч юм уу тодорхой хэмжээний энд удирдах эмбрио гэдэг чинь удирдах албан тушаал илэрхийлж байгаа. Тэгэхээр та энэ ажил дээрээ нэг шин санааг оруулж ирээд тийм цааш урагшлахыг илэрхийлж байна. За тэгэхээр цаг хугацааны хөзөр за энэ өөрчлөлт энэ ойрын хугацаанд ирээдүйн энэ өөрчлөлт энэ эмбрио буюу удирдах албаныг арай нэг өөр дараагийн шатанд гарч байгаа цаг хугацааны яг хизээ байх вэ гэдэг дээр нэг цаг хугацааны одоо хөзрөөс мессеж аваадах юм. За энэ эмбрио болох ойрын ирээдүйг чигэл гэж ойрын ирээдүйг гэж гарч ирж байгаа. Тэгэхдээ яг ойрын ирээдүйдээ хизээ энэ ажлын өөрчлөлт орж ирэх вэ гэж хизээ ойр. За асаа гэдэг нь бол тодорхой. Асаа гэдэг нь өглөө гэсэн үг л дээ. Тэгэхдээ одоо нэг өглөөний цаг үед энэ мэдээж одоо яа гэх өглөөний цаг хурал өглөөний зөвлөгөөн одоо юу гэдгийг төрийн байгууллагуудын өглөөний хурал мурлаар энэ асуудал шийдэгдэх байх л да. Тэгэхдээ аюуг шөбөр улирлын хувьд гэх юм уу та арай өөрөөр мессеж авъя. Ойрын ирээдүйгээр нь хараа икагэцэ инайны гэж байгаа байхгүй. Икагэцэ инай гэхээр икагэцэ инай нэг сарын дотор гэсэн үг. Таны энэ нөхцөл байдал байгаа байдлаас харахад угаасаа та энэ ажил дээр энэ одоогийн хийж байгаа энэ ачаалттай ажил дээр ер нь сурах юм ба сурцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр танд тун удахгүй энэ нэг сарын дотор за нэг өглөөний хурал зөвлөгөөнөөр ийм өөрчлөлт орж ирэх юм дээ. Таныг за ахлах болгоё гэдэг юм уу тий. За таныг нэг хэлцийн дарга болгоё гэдэг юм уу. Юу гэж ярихыг мэдэхгүй тийм ээ. Тэгэхээр ямар ч гэсэн тодорхой хэмжээнд та өөрийнхөө нөхцөлд тааруулж ойлгох байх гэж бодож чинь. Тэгэхээр танд нэг тийм нэг сарын дотор өглөөний хурал зөвлөгөөн дээр ийм ажлын энэ эмбрио буюу энэ айтайхан тийм удирдах ажил албан тушаалд очих хугацаа ирэхэндээ за нэг ийм нэгдүгээр группийн уншлага ингээд өндөрлөе доо тийм. Ямар ч гэсэн амжилттай ажил дээр айгуу тийм дуртай сэтгэл зүрхээ зориулж ажиллаа хийдэг хүмүүсийн уншлага болж байна гэж бодлоо шүү. За одоо 2 дугаар группийн уншлага. За 2 дугаар группийн сүнслэг хамгаалалт гэсэн үзэр бас сонин үзэр бас хамгаалагч сахиус нүдэг илэрхийлсэн үзэр байна да. Ер нь таныг бас тулж түшиж байгаа шүү гэсэн үзэр. За одоо болохоор таны ажлын одоогийн нөхцөл байдал 2 дугаар группийн ажлын одоогийн нөхцөл нь ямар байна вэ гэдгээр өглөө ер нь бүх үзрүүдэд дэлгэж уншлага хийж байгаа шүү. За тийм болохоор үзэр дэлгэж дуустал тэр дэлгэж байгаа хэсгийг скип хийж болно уу тийм. Тэгэхгүй л яахан чимээтэй байдалтай байна. Гурван группийн ажлынх нь одоогийн нөхцөл байдал нь ямар байна вэ?
төрлийн одоогийн нөхцөл. За тэгжэл ойрын ирээдүг үзнэ. Ойрын ирээдүгийн хөзөр. За 2-р группны ойрын ирээдүг. Ажил төрлийн байдлын ойрын ирээдүг. Ямар хөзрүүл. Ажил төрлийн байдлын ойрын ирээдүг. Байдлын ойрын ирээдүг. За шүү. За энэ Oracle картаас цаашид ажил төрлийн байдал дээр хэлэх зөвлөгөө мессежийн талыг хараадах. За шүү чи өглөө яваад. За тэгээд цаашид алстай ажил алстай яах вэ гэдэг. Алстай яах вэ? Тийм тагийн 5 гэдэг хөзөр одоо буюу алстай бас гарч ирж байгаа ч юм бас их сонирхолтой нарахгүй. Ажил төрлийн байдлын алстай. За дэлгэх хөзрүүдэд дэлгэцэн гэж өнгө бодолж байна. За уншлага. Obsession. Broken heart. Жаахан сэтгэл санаагаар нэг ойрын ирээдүй. За энэ одоогийн нөхцөл нь болохоор release the chains of thought and free your mind. Free your mind гэж байна. Бодол оюун ухаанаа чөлөөлөө. Нөхцөл байдлыг тийм оюун ухаанаа чөлөөлөө. Магадгүй их жоохон тийм ажил төрлөөсөө болоод заяа. Одоо нэг жоохон би санаа, би сэтгэл жоохон хямраад байгаа хаа. Тийм одоогийн нөхцөл шүүгэр. Магадгүй зарим нь бүр эмлэгт очиод л одоо яагаад гэвэл энд нэг тийм релиз бүр ингээд таныг ингээд сэтгэл оюун ухаан бодлоо чөлөөлөх ингээд нэг шаардлага байгаад байна. Энэ бол бодлын гинж гэж байгаа байхгүй юу? Та одоо нэгсэндээ өөрийгөө одоо ажил төрлийн байдал дээр байлихэд одоо сөрөг муу бүхнийг ингээд бодоод байгаа байхгүй юу? Тийм. Таны бодож байгаа шиг чиг тийм чих муу нөхцөл бас биш байж магадгүй. За та тэрнээсээ болоод ажил төрлийн байдал тийм. Тэрнээсээ болоод та ингээд нөгөө бие сэтгэлээ ингээд хямртал заримдаа бүр ингээд эмнэлэг очиж үзүүлээл. За ингээд зургсээ цавлаа, нойрхээ байлаа, тэгэл даралт ихслээ, теглээ гэл ингээд тэр нь яг мэдээж одоо нэг энэ жаахан юутай холбоотой байгаа шиг нэг жаахан тийм хуурам эхлэлтэй гэдэг юм уу, заллиулсан байд юм уу, нэг тийм санаанд оронгүй нэг тийм авах ёстой өглөг авлага дээр. За та тэрийг тэгээд аль муу болгоноор нь бодоод тэрэн дээр үнэхээр ингээд нэг жоохон юм хямраад байна. Тэгээ энэ ажлын нөхцөл энэ хэл амрацалтай. Энэ ажлын нөхцөл байдал
магадгүй энэ хууль шүүхийн шатан дээр очиод за хэн зөв буруу за хэдэн төгрөгийн өгөхийн хэдийг нь авахын гэж одоо энэ гэрээлцлийн нөхцөлд бүр энэ хууль шүүхийн шат байгууллагын дээр ч гэсэн ингэ очиж байгаа. За та нэг юм ингээд 5 юм авах хэрэгтэй байсан бол за нэг одоо 2-ын лүгээ дараа нь 3-ын тгий гэж хэлдэг юм уу? Одоо 3-ын лүгээ одоо дараа нь 2-ын ингээд нэг гоё бүрэн дүүрэн таны сэтгэлийг хангаж ингэж одоо та хүнээс авлахтаа байсан бол тэрийг авч чадахгүй. Тэрнээсээ болоод та ингээд нэг шүн нойрон чүрхгүй за энэ тэгэл яг ингээд нэг жоохон муу бүхнийг бодоод ингээд хямраад байна л гэсэн үг одоогийн нөхцөл байдал. Пентагийн 5 гэдэг үзэр Pentacle 5 гэдэг чинь урам хугаралт гэсэн үг байхгүй одоо та. Өгсөн мөнгө байсан бол одоо тэрийг бүрэн дүүрэн авч чадахгүй нэг тий нэг 5-ыг авах хэрэгтэй байснаас 2-ыг нь авч байгаа юм чинь тий нэг жоох урам хугараал ахаад ингээд шүүхтэр ахаад ингээд нүн зөв буруугаа олно гэл ингээд байгаа гэсэн үг. За та тэрнээс болоод ойрын ирээдүйд яг яах вэ гэхээр танд нэг юм одоо юу breaking point гэж аахгүй break гэдэг чинь завсарлах гэсэн үг л дээ. Завсарлах. Тийм. Эсрэг зэг завсарлах. За тэгээд хязгаар. Сэтгэлээр унсан байдлыг илэрхийлээд байгаа. Тэгэхээр ялчгүй одоо та энэ бүр би сэтгэлээ хямрал иймэрхүү нөхцөл байдалд байгаа учраас ойрын хугацаанд бас танд ингээд нэг ахаал тэр нэг урам хугаралт сэтгэл ханамжгүй байгаа байдал ингээд жоохон ойрын ирээдүйд бол жоохон үргэлжлэх нэ. Жоохон үргэлжлэх нь. Тэгэхээр одоо таны энэ байгаа нөхцөл байдлыг одоо энэ сүнслэг хамгаалалтад ингээд таныг бас та ганцаараа биш шүү. Та энд ингээ ялагдаад ингэж байгаа ч гэсэн ингээд таныг бас ингээд харж хандж байгаа юм одоо энэ hermit гэдэг чинь ч гэсэн шууд утгаараа юм бадарчингийн хүзэр тэгээ нэг ганцаараа байхыг илүүдсэн хүзэр ер нь ингээд нэг ганцаараа ингээд нэг шудраг бус байдал за тэгээл нөгөө нэг тийм урам хугараад нэг ганцаараа байгаа байдлыг илэрхийлээд байгаа. Тэгээд таныг энэ сүнслэг хамгаалалт юм одоо танд хэрэгтэй гэдэг юм уу? За энэ хэрэгтэй гэдэг юм уу? Эсвэл танд тийм хамгаалж байгаа шүү гэж хэлээд байгаа юм уу? Эсвэл таныг тийм хамгаалттай бол гэдэг юм уу гэдгийг жоохон дараа нь арай өөр үзрээр дэлгэрүүлээд хараад байгаа. Энэ уншлаганд энэ хөзөр дээр бас тэрийг илэрхийлж байгаа бах. Энэ зөвлөгөө хөзөр дээр. Гэхдээ ер нь танд нэг тийм сүнслэг талын хамгаалалт нь тийм нэг итгэл үнэмшил дээр нэг жоохон тийм шудраг бусын байдал дээр нэг тийм хамгаалтын юм хэрэгтэй байгаа гэж магадгүй. Та магадгүй өрөөсөө тийм галтын хүчинд ч юм уу ямар нэг итгэдэггүй хүн байж магадгүй. Тэгээд дараагүй ирэхэнд хүн нөгөө нэг ингээд нэг шудраг бус бүхэн юм гэхээр яагаад гэсэн нэг асуултууд орж ирэхээр нэг тийм өөр газраас итгэл үнэмшлийг нэг тийм өөр юм ингээд нөгөө хайж эхэлдэг л дээ. Тэгэхээр таны одоогийн нөхцөлд гээд ойрын ирээдүйн насна гэдэг жаахан тиймэрхүү болж магадгүй л болох гэдэг байна. Энэ бол ойрын ирээдүй шүү. Ойрын ирээдүй гэдэг чинь нэг тийм хэдхэн хоногийн нэг сарын доторх ч юм уу тиймэрхүү л хугацааг зааж байгаа. А та 197-ны цаг ирэх цагт бол одоо шал өөр болцсон байна. Энэ асуудлууд бол одоогийн буюу одоо энэ өвлийн л нэг юм тань тохиолдоод байгаа. Энэ дээр ч гэсэн нэг энэ өвлийг илэрхийлсэн цастаа шуургатай байгаа цаг үед таныг жоохон мөнгө санхүүгийн хувьд жоохон дутагдaltaй гачигдaltaй жоохон хүрэлцээ муутай байгаа байдлыг л илэрхийлж байгаа. А тэгээд энэ хавар 127-ны цаг ирсэн тэр ирээдүйн цагт бол та ерөөсөө энэ асуудлаасаа бол гарцсан бүр тэрч удаа мартцсан бүр ингэж байж байна гэсэн үг. За тэгэхээр энэ өдрийн энэ мессежийг илүү сайхан дэлгэрүүл. Энэ бол өдрийн зүгээс танд ирж байгаа зөвлөгөө өдөр юм байна. Тэгэхээр энийг тийм та what do you desire гэж
Та яг юу хүсэж байна вэ? Та яг одоо ингээд нэг өөрийнхөө чин сэтгэлээсээ хүсэж байгаа ямиг өнөөдрөөс эхлээд өөрийнхөө одоо хүслийнхээ дагуу ирээдүгүүд бол хүслийнхаа дагуу зохиож болно шүү дээ гэдэг байгаа байхгүй юу? Та яг жинкнээсээ чин сэтгэлээсээ юу хүсэж чинь тэрийг бол ирээдүйг бол өнөөдрөөс эхлээд та хүслийнхээ л дагуу зохиож болно. Юм бүхэн ийм хараа бараан ийм байхгүй. Тэгээд жинхэнэ хүслээ тодорхойлоо гэдгээ тодорхой болгоод тэгээд би ийм имийг хүртэх эрхтэй хүн гэдгийг тодорхойлоод тэрэндээ итгэсэн цагт танд энэ ингэж орж ирж байгаа юм. Тэгэхээр танд одоо нэгсэн тань сүнслэг хамгаалт таныг харж хандаж яадаг хүмүүс дамжуулах гэсэн үг юм байна. Тэгэхээр та хүслээ тодорхойл. Чин сэтгэлээсээ юу хүсэж байгаа юмаа тодорхойл. Тэгээ хүсснийхаа төлөө одоо ингээд зүтгэж хэрэгжүүлэхэд чинь одоо бид ингээд бас ингээд нөгөө дээрээс чинь ингээд нөгөө харж байгаа одоо дэмжлэг үзүүлнэ. Та хамгийн гол нь юу хүсэж байгаагаа тэрэндээ ингээд нөгөө итгэ гэдэг юм. Би тэгээд бас энийг хүртэх эрхтэй гэдгээ хэлдэг. Хүн чинь нөгөө нэг би чадах болов үгүй болов. Одоо нэг ингээд хүсэл байгаад байдаг. Тэгтээ надад чараа ахтах байх ч гэдэг юм уу, би ер нь чадахгүй байх гэдэг юм уу. Айл болох л нөгөө нэг болохгүй, бүтэхгүй, чадахгүй талаас нь ингээд нөгөө нэг өөртөө итгэхгүй л байгаа байдал. Тэгэхээр таныг хүслээ тодорхойлоод өөртөө итгэчээд би тэрийг хүртэх эрхтэй гэдэгтээ итэг гэдэг. Би чадна. Одоо тэрийг би хүртэх эрхтэй гэдэг нь болохоор хин нэгэнтэйгээ өөрийгөө харьцуулж байгаа байдал бол ерөөсөө биш. Зөвхөн өөртөө бүрэн дүүрэн итгэхэд би чадна, би тэрийг хүртэх эрхтэй хүн гэдэгтээ бүрэн дүүрэн итгэх гэдэг байхгүй. Тийм цагт эд шидийн юмшигэл таны амьдрал өөрчлөгдөж эхэлнэ гэж. Тэгэхээр таныг энэ сүнслэг энэ хамгаалалт харж хандаж одоо таны хүслийг бүрэн дүүрэн яг үнэндээ ингээд харж хандаж хамгаалж байгаа хүмүүс чинь юу хүсэж байгааг чинь бүрэн дүүрэн ойлгохгүй байгаа гэсэн үг. Та өөрийгөө бүрэн ойлгоогүй байгаа болохоор энэ хамгаалалт ч гэсэн ойлгохгүй байгаа гэсэн үг. За айгуу тийм чухал тийм мессеж ирж чинь та ойлгож хүлээж аваад хэрэгжүүлж эхлүүл таны амьдралыг бүрэн утгаар нь ингээд нөгөө өөрчлөх тийм маш гоё хүчтэй мессеж ирж байна л да. Энэ дээр бол та яг өөрийнхөө хүслийнхээ дагуу өөрийнхөө амьдралын зохиолч нь гэдэг. Тийм, өөрийнхөө зохиолч нь. Хинч таны амьдралыг тэр ч байтугай тэр харж дааж байгаа тэнгэр сүртэл таны амьдралыг зохиохгүй. Зохиолч нь та өөрөө. Тэрэндээ итгэсэн цагт таны амьдралын бүх юм эд шидийн юм шиг урагшлан хөдлөнө гэдэг. За тийм мессеж ирж байна. Энэ айгүй тийм чухал тийм утга учир ихтэй мессеж байж шүү. Ер нь бол энийг бүрэн дүүрэн ойлгож хүлээж авах юм бол тийм. За тэгэхээр нэг цаг хугацааны өдрөөс энэ ер нь тийм уран дулаанд 100 цагийг сайхан илэрхийлж байна л да. Танд нэг тийм сүнслэг дотоод руугаа ханддаг. Та ямар ч тийм ихтгэл үнэмшилгүй одоо жишээ нэг тийм юу гэх юм шашинт ч гэдэг юм уу одоо нөгөө нэг тийм бурханд ч гэдэг юм уу харж тааж байгаа тэнгэрт гэдэг юм уу нэг юм одоо энергийн хуйлт ч гэдэг юм уу нэг амар тийм ач холбогдол өгдгөө итгэдэггүй хүн байж магадгүй. Тэгэхээр таныг тийм талаасаа жоохон тийм ойлголттой болох. За тэгээд жоохон итгэдэг болохыг илэрхийлээ юу. Жоохон сануулад л байна л да. За ингээд 2 дугаар группийн уншлага өндөрлөө.
За 3 дугаар группийн уншлага эхлэх гэж байна. За тэгээд бүх хүзрийг дэлгэсний дараа яг уншлагаа эхлэн тийм болохоор та хүзэр дэлгэж байгаа үйл явцыг бол skip хийчих бас болно шүү гэдэг. За одоо 3 дугаар группийнхний одоогийнх нь ажил яг ямар хөө байдалтай байгаа вэ гэдгийг үзье. Одоогийн ажил. 3 дугаар группийн одоогийн ажил. Одоогийн ажлын нөхцөл байдал fried гэж шүү. Fried. Одоогийн ажил. Ажлын одоогийн байгаа ажил. За тэгвэл ажлын нөхцөл байдал цаашдаа яах вэ гэдэг дээр ойрын ирээдүйд яах вэ гэдэг дээр Oracle card-аас нэг мессеж аваад. Группийн ажил ойрын ирээдүйд one day somewhere. За ирээдүйд ажил яах вэ? Ямар байх вэ? Ирээдүйд Magician хүзэр уруу юм уу хол үсэр дунцсан. Тэрэн дээр нэг нэмэлт авъя. Magician хүзэр дээр нэмэлт аваадах юм. За шүүч үглээ энэ үзрээс алстаа ажлынхын тал дээр өгөх зөвлөгөө юу вэ? Ажлын зөвлөгөө. Алсад ажил дээр өгөх зөвлөгөө. Зөвлөгөө өдрийг Oracle үзрээс. За тэгэд ирээдүй бүр алсын цаашдын ирээдүй цаашдаа гэдэг. Цаашдаа ажил яах вэ? Ажил цаашд яах вэ? Цаашд. Хүзэр. За энэ хүзэр. Их сони юм шинээр эхлэлүүд орж ирээд байх юм даа. За уншлагыг эхлүүлье. Тэгээд камера нэг шалгаад. За камер хэвэн юм аа. За ер нь бол юм оюуны мэдлэг гэсэн үзэр. За оюуны ажил хийдэг хүмүүс байгаа дах шиг байна тий. Компьютерийн өмнө сууж ажиллаа хийдэг.
За энэ fried гэдэг чинь бас эрх мэдэл. За ихцэн эрх мэдэл ихцэн өөр одоо өөр юу илэрхийлдэг вэ гэхээр бас тийм нэг өөрөөрөө бахархаж байгаа бахархалтай байгаа байдлыг. За тэгэл одоо юу гэх магтаал, за урамшуулал, за одоогийн байгаа нөхцөл байдал нь ер нь өөртөө айгүй тийм ихтэй. Өөрийнхөө одоо мэдж сурсан байгаа байдалтай одоо сурсан мэдсэн болгоно ашиглаад одоо хийж байгаа энэ ажилдаа өөрөөрөө айгүй тийм бахархалтай байна. За тэгээд магадгүй саяхан бүр ойрын өдрүүддээ саяхан магадгүй энэ оны эцсээр ч гэдэг юм тий одоо чи дөнгөж онгороод удаачгүй шагнал урамшуулал авсан. За тиймэрхүү хүмүүс байх магадлал бас байна. За юу бас одоо шинээр гэрээ хилцэл хийгээд за эндээс ингээд хамтарч ажиллая. Шинэ гэрээ хилцэл хийгээд за тэр ажил нь ийм маш юм завгүй маш хурдтайгаар тэгээ тэр шинэ гэрээ хилцэл дээр айгүй ингэж төвлөрч сууж ажиллаж нэлээд тийм завгүй байгаа байдлыг за тэр ажлын энэ одоо юу гэх юм шинэ гэрээ хилцэл нэлээд юм хурдан ажиллахгүй бол бас ингэж нөгөө болохгүй. За тэгээд энэ ажлаа айгүй тийм нэг ирээдүйтэй гэрэл гэгээтэй өчнөө олон боломжтой. За ийм ажлыг одоо ингэ шинээр хүлээж авсан. За тэгээд тэр ажлынхаа төлөө айгүй их тийм цаг заваа зарцуулаад нэлээд тийм ажлын ачаалалтай, төлөвлөгөөтэй, боловсруулалттай. За тэгээ шинэ хөрөнгө оруулалт орж ирсэн. Энэ гэрээнээс шинэ хөрөнгө оруулалт авахар ярьсан ч байдаг юм уу, авах гэж бэлдэж байгаа байдаг юм уу. За тэр тал дээр айгүй тийм хурдан ингэж нөгөө бэлтгэж боловсруулж ингэж одоо үр дүнд хүргэх тийм шаардлагатай байгаад байгаа цаг үеийг илэрхийлж байна. Ер нь бол тий. Eight fonts гэдэг тийм нэлээ тийм авьяас чадвар тийм шаргуу хөдөлмөрийг хэлж байгаа тийм. Тэгээ энэ ажил нэлээд гэрэлгээгээ тийм нэлээд юм олон боломж сонголтуудыг өгнө гэж байгаа учраас тэрэн дээр юм тууштай шаргуу ажиллаж байгаа цаг үе. За тэрэн дээр өөрийнхөө мэдлэг боловсролыг ингээд ашиглаад өөрийнхөө нөгөө чадварыг ашиглаад ингээд айгүй хичээл зүтгэлтэй сууж ажиллаж байгаа цаг үеийг илэрхийлж байна. За одоогийн ажил бол тиймэрхүү байгаа юм байна. За тэгвэл ойрын ирээдүйд яг яах вэ гэхээр нэг өдөр тийм хаа нэгтээ өөр нэг өдөр өөр нэг цагт магишн гэдэг уруу харсан. Тэгэхээр тийм эдгээр дандаа энэ Ace of Wands, Page of Pentacles аль нь нэг шинэ эхлэл за яг л энэ чиглэлийг бариад ажиллая гэдэг юм гарц гаргалгаагаа олоод за тэгээ шинэ эхлэл рүү ингээд энэ гэрээний дагуу төлөвлөж бодож боловсруулсан ажил нь одоо таны хувьд айгүй тийм үнцэнтэй тэгээ тодорхой хэмжээний мөнгө төгрөг хөрөнгө оруулалт ингээд гаднаас авчиж байгаа өөрийнхөө гоч нэмэрлж оруулж байгаа. За тэгэнгүүт тэр ажлыг ингээд яг ингээд гардаж ойрын хугацаанд эхлүүлнэ гэдэг байгаа. Ойрын хугацаанд эхлүүлнэ. За бас тэрийг чинь ингээд хүмүүсийн одоо ингээд дэмжлэг тусалцаа ингээд таныг бас ингээд харж хүлээж найдаж ингэж байгаа хүмүүсийн бас тийм дэмжлэг тусалцаа юу гэх хүлээлт бас ингээд байна. Тэгээд та яг энийг яг гардаж гарч одоо ингэж нэг хийх хүн нь байгаад байна л да. Таны гадаадын компанитай гэрээ хэлцэл байгуулдаг юм бол Монгол талын хариуцлага та ерөөсөө бүх юмыг ингээд эхлүүлэх гээд одоо бэлтгэлээ хийж байгаа. Ойрын ирээдүйд тэрийг эхлүүлнэ гэсэн. Магадгүй энэ нэг тийм 100 юу гэх юм аялал жуулчлалын чиглэлийн ч юм уу тиймэрхүү ажил байх магадлал бас нэг жоохон тэгж мэдрэмжэнд орж ирээд байна л да. Гадаадаас жуулчин авъя гэдэг юм уу? Эсвэл нэг гадны хөрөнгө оруулалт оруулж ирж
нэг юм эхлүүлэх гэдэг. Тэр нь жуулчин юм уу байшин барилгатай холбоотой байх магадлал бас нэлээд өндөр байгаад байна. Тэгвэл нэг тийм хөдөө орон нутг руу хандсан ажлыг эхлүүлэх гэдэг байна л да. Ер нь л газар тариалан байд юм уу, жуулчин байд юм уу, уулуурхаа байд юм уу, тийм үү барилга байд юм уу, одоо нэг тиймэрхүү. Гэхдээ барилга гэж гэхээсээ илүү ер нь тийм хөдөө орон нутг руу зорьсон нэг тийм гадны хөрөнгө оруулалт авжил ажил эхлүүлэх гээд байна даа л гэсэн тийм юм гарч ирээд байна. Тэр ажил нь таныг тийм айгүй эрх мэдэлд хүргэхээр тийм ажил байгаа байхгүй юу? Тэгээд та тэрийг чадна гэдэгтээ өөртөө ингээд эрдээд бахархаад ингээд одоо ёстой яг нөгөө жинхэнэ нөгөө боловсрол төлөвлөгөөгөө боловсруулаад тэгин ингээд зорж байгаа ажил. За тэр нь тэгээд алсын ирээдүйдээ цаашдаа болохоор яг яах нь вэ гэд тэгээ ер нь энэ хөзрийн зүгээс юм одоо энэ бол мессеж гэж нөгөө юу хөзөр зөвлөгөө хөзөр юм байгаа юм аа энэ. Тэгэхээр энэ цаашдаа энэ бүр цаашдаа яах вэ гэхээр энэ бол ойрын ирээдүй. Энэ цаашдаа яах вэ гэхээр энэ хөзрөөс та ингээд магадгүй энэ гадаад улс оронтой холын алсын ирээдүгээ ингээд одоо гэж холбосон тэр ажиллаараа ингээд нөгөө гадагшаагаа их явдаг юм уу, эсвэл гаднаас хүмүүс аваад байдаг юм уу? За нэг тиймэрхүү цаашдаа тийм өөрчлөлт орж ирнэ. Тэгэл ерөөсөө энэ их холын их бүр алсын алс одоо хэдэн жилийн дараахыг бол харна гэж л байхгүй. Тэгэхээр энэ одоо энэ 100-ны уран дулаан цагт тэр жуулчин авдаг юм бол жуулчингаа авч эхлэх. За тэр жоохон хавар 100 болоод энэ голын ус урсаад ингээд ирж байгаа цагт ер нь энэ гол устай холбоотой ажлууд нэлээд орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ гол ус урсж байгаа энэ 100-ны цагт таны энэ ажлууд яг ингээд нөгөө яг эхлэлийн үе шатндаа бүр жинхэнэ старт болно. Та яг гартаа бариад эхлүүлж эхэлнэ гэсэн үг. Яг тийм. За энэ нэг Page of Sports гэдэг хөзрөөр ер нь бол тийм эхлэх шийдвэр бүх юм яг нөгөө эхлэлийн гаран дээр очино. Энд бол бэлтгэл ажил одоо энд явагдах гэдэг байна л да. Тэгээд ойрын ирээдүйд та тэр эрх мэдэл бүхий газар дээр очиж уулзч хаалгыг нь тогшиж очиж уулзаж за би нэг юм хийх гэсэн юм аа одоо очиж танилцуулж тийм ээ өөрийнхөө бодож боловсруулсан одоо хийж байгаа энэ ажлынхаа ямиг очиж танилцуулаад за тэр нь 100-аас ажил болох тийм ажлын тухайл та нэг бэлдээд байгаа хүн шиг л харагдаж байна. Ер нь одоо бэлтгэл базааж байгаа юм байна л да яг одоо. Энэ ер нь тийм хуваарай юм уу гэр бүлийн бизнес ингээд нэг юм эхлүүлэх гэх тийм хийж байгаа хөрөнгө оруулалт хайж байгаа төсөл төлөвлөгөө бичиж байгаа л хүний л нэг тийм зураг зураглал болоод байх юм. Онцлог маань тийм. Одоо танд яг юм төсөл төлөвлөгөөний юм дээр л яваад байгаа юм байна л та. Төсөл төлөвлөгөөний шатан дээрээ. Энэ ажил таныг тэгвэл хэр амжилтанд хүрэх үү юу юм? Тийм асуулт асуугаад үзье. Энэ ажлын ирээдүй World War дэлхийн өдөр гарч ирж байна. За энэ өдөр нь гэхдээ уруу харж гарч ирлээ. Энийг дэлгэрүүлэнгөө нэг аваад байгаа юм.
дан эхлэлийн хөзрүүд шүү. Энэ хайран дээр хамгийн гол нь ингээд байна. Танд нэг тийм зөвлөгөө хэлэхэд. Зөвлөгөө үзэр юу хэлж байна вэ гэхээр энэ хайран дээр айгүй тийм нэг сэтгэл зүрхээ зориулаад одоо хүн чинь нэг зөвхөн мөнгийг бодож нэг за ашиг орлогоо бодож ашиг орлогоо тооцоолж одоо ингээд нэг ажил бизнес хийж болно шүү дээ. Бизнес чих янз янз байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ажил дээр ийм хүний одоо энэ нэг дотоод сэтгэлийнхаа энэ нэг сайхан тий энд хүн ирээд одоо таны эхлүүлэх гэж байгаа энэ танаас авах гэж байгаа үйлчилгээ гэдэг юм уу тий танаас эхлэх гэж байгаа энэ бод сэтгэхэд эхлүүлэх гээд байгаа энэ ажил дээр та яг юу гэж чулуул амжилтанд хүрэх вэ гэхээр таныг хүмүүсийг одоо тэр хамтрагч хүмүүсээ байдаг юм уу эсвэл та нэг жуулчлалын байгууллага юм ажиллуулах гэдэг ингээд төлөвлөж байгаа бол тэр хүмүүсийг ийм сэтгэл хангалуун байлгах талаас нь зөвхөн мөнгө санхүүг бодож бизнесийг одоо хийж болохгүй. Харин тэр хүмүүсийг эргээд эртлэн тийм одоо нэг сайхан үйлчилгээ тэр талаа ингээд нөгөө бодож явах юм бол ирээдүйдээ юм бүр илүү томорч илүү гоё амжилттай болно гэсэн. Хүнд одоо нэг сэтгэлээ гаргаж үйлчлэгэрэл гэдэг юм. Кап гэдэг чинь сэтгэл. Нэг одоо нэг юу хийж байгаа бол та бус тань дээр ирээд таны одоо энэ жуулчлалын байгууллагад хүн ирээд ингээ үйлчлэх гэж байгаа тэр хүнд баг нэг ээжийн сэтгэлээр хандаж тийм хайраа дэвсэж ингэж үйлчлэх юм бол энэ үйлчлэгээ энэ ажил энэ world буюу ингээд нэг олон хүн зугалсан олон одоо томорнол гэсэн чинь бүр дэлхий гэдэг чинь бүр агуу том үзэр тийм. Энэний гол ганц юм нь ерөөсөө хүнтэй гэс ирсэн хүн болгонд ингэ гоё сэтгэл хангалуун буцаах тэгээд өөрөө ч гэсэн айгуу гоё сэтгэл гаргаж үйлчлэхийг хэлсэн үзэр байна. За тэгэхээр энэ зөвлөгөөний хөзөр болохоор яг юу илэрхийлж байна вэ гэхээр таныг өсөж хөгжих одоо сөрөг хэв маягаас ангижрах боломжийг олгоно гэж байгаа. Сөрөг хэв маяг гэдэг чинь өөрөө магадгүй бизнес байлаа гэхэд зөвхөн мөнгийг чуулчлахгүй байхыг. За. Бид танд өршөөлгүй бодол санаа одоо нэг харамгүй бодол санаа мэдрэмж эрч хүчийг инэрэнгүү сайхан сэтгэлийг танд хүргэхэд бид туслах болно гэсэн. Энэ одоо ертөнцөөс өгж байгаа таны нөгөө нэг мессеж энерги гоогдох. Та одоо сая яг энд хэлсэн миний нөгөө зөвлөгөө хөзөртэй яг л энд давхцаж байгаа. Энэ одоо нэг ээж хүүхдээ хоёрыг энэ аюу гоё тийм хайраар хараад асраад инрээд халамжлаад байгаа зү тийм. Тэгэхээр энэ дүр төрх нь өөр ингээ янз янзын гадны жуулчин. Одоо би нэг жуулчны жишээн дээр л яриад байгаа шүү заяа. Тэгэхээр өөр одоо өөрийнхөө нөхцөл байдалтай гэж ойлгоно шүү дээ. Өөр нь ойлгоорой тийм. Тэгэхээр бүгдийг л нэг тийм юм гоё. Яг л нэг тийм ээж хүний нэг тийм хинийн чалгалгүй ингэж гоё харьцаж байгаа нэг тийм хайрын илэрлийг л хэлээд байна л. Тэгэхээр ийм инэрэнгүү сэтгэл сайхан санаа тийм бурханлаг тийм дотоод хүчийг одоо бид танд ингээд нэг хүрхэхэд бэлэн байна гэдэг. Энэ болохоор энэ оюуны мэдлэг байхаа л ингээд таныг ингээд харсан хандсан хамгаалсан хийх гэж байгаа юм чинь нэгсэн доо дэмжсэн хүмүүсийн дэмжиж байгаа хүмүүсийн одоо мессеж ирээд байхгүй юу? Бид нар дэмжиж байгаа хүмүүс гэхээр энэ ерөөсөө далд ертөнцийн дандаа өвгдээдсүүд чинь харсан даасан хүмүүс чинь. Тэгэд бүх юмыг таныг ээжийн сэтгэлээр ингээд хайрыг яасан сэтгэлээр ингэх юм бол энэ бизнес чинь амжилтанд хүрнэ гэдгийг эзэн бүлэгт л одоо яг хэлэх гээд байна л да. Тэгэхгүй бол одоо нэг айхтар тийм айхтар өндөр үнэтэй. За тэгэл нэг хүмүүсийг одоо юу гэх нэг нэг цөөхөн хэдэн мөнгөтэй л ярүүлэрэн гэдэг ч юм уу зөвхөн мөнгөөр нь ингээд нэг төлж байгаа төлбөрөөр нь ингээд яаж болохгүй хэн ч ирээд нэг амарчих боломжтой юм уу одоо жишээ нь нэг жуулчны газар нэг яваад очиход нэг тий жуулчны газар байх жишээ нь ч үт юм уу тий.
За ийм л мессеж ирж энэ таны ажил дээр бодож байгаа тийм төлөвлөж байгаа ажил дээр чинь. За өөр нэг юм тийм байхгүй хаад. За тэгээд дамжуулах мессежийг тийм хүлээж авч байгаа танд баярлалаа. За амжилт хүсье.